За 7 нэг болгоо одоо тогтбол оруулалт гэж хаад сар өнгөрцөн үү? Маш адал явдалтай олон юм давхцсан төсөөлөг. Ерөөсөө л тэр подкаст орол тэрнээс хойш өдөр болгон бид хоёрын хувьд маш олон өнгөтэй юмнууд болж өнгөрлөө. Подкаст хийгээл за дараа 7 хоног дараачих гэлтгсэн ч байхгүй. Тэгэл амьдралд тэгэл юм тохиолд юм байна өө. Харин төсөөлөөгүй юмнууд тохиолдоо. Тэгээд одоо л нэг хүчээр зав гаргаж уг нь яг алхаж ирсэн юм аа. Яг амар итвэхтэй тийм. Одоо яг гэдэгчсэн чинь. Тэгээд өмнөх дугаараас сонссон. Маш олон удаа сонссон. Өөрөө янзлжихтай хичтэй удаа сонссон. Тэгээд амар гоё байсан. Гол нь одоо подкаст хийж байгаа зорилго чи ерөөсөө ганцхан юм. Зүгээр л хань болох. Тэг сайхан юм. Тэг. Овоё гэлэхгүй юу? Хуваалцах илгээх. Тэгээд би одоо ингээл газар явдэрдэг болохоор нүдэ нэгээл орноос босоо шууд зурагт асаа заяа. Нэг сонсох юм тавиал. Тэгэл ингээл гаран гартал ингээл юма тэр юма сонсож байгаа штэ. Тэнгүүт гарах болохоор чихвч зүвчин. Тэгэл тэр газартаа хүрэн хүртэл нөгөө чихвчээ сонссоор л байна. Тэгэл нөгөө газартаа хүрээд авч байгаа. За нөгөө газараасаа гэрлүүгээ авш дахиад чихвч зүгэл. Тэгэл гэрт ирээл дахиад юм зүүж байгаа л харин орой орондоо орчоод ч юм уу нэг кино үзээд бусад бүх үед угаасаа подкаст сонсдог байхгүй юу. Тэгээ яг сонсох юм гүтцээс өөрсдийнхөө подкастыг сонссон амар гоё эсаа. Гоё юм тий. Тий амар гоё эсаа. Тэгээ ерөөсөө л угаасаа над шиг дэлхийгээр тарцсан мэдсэн хүмүүс зөндөө байгаа. Тэр хүмүүст гоё хань болно доо гэж бодохоор гоё байна. Амар гоё эсаа. Амар гоё. Тэгээ сонссон хүмүүсээс бит хоёр амар лаг магтаал авсан. Айлоо. Яг зүв юм олоод хийчихээ гэж олон хөө хэлсэн. Нэрээ гэж Яа. За тэгээд дараагийн удаа ер нь бол хичээнэ. Хичээнэ. Ер нь бол одоогийн бодлоор бол нэг тийм олон юм тохиолдох ёсгүй. Уг нь бол ёсгүй. Тэгтээ амьдрал мэдэхгүй шүү дээ. Тааваршгүй маа тий. Харин тэг. Амар тийм. Одоо тэгэл хүнийг ч танилаа, амьдралыг ч танилаа гэдэг. Энэ хүн гэдэг амьд нь чи амар амьд юм байна гэдгийг ойлгож авлаа. Гэхдээ хүн дүрстэй хүн байдгүй юм байна гэж үгээд. Харин тийм. Амар тийм. Би ингээд таарутанд чи итгэдэг үү? Мэдгүй нэх амар сонирхдаггүй шүү дээ. Үнэн ч гэж магадгүй шүү. Тэгээ заримдаа сонсохоор таараал хэлдэг шүү. Харин амар сон таарад ингээд би итгэдэггүй заяа. Гэхдээ ингээд гараад ирдэ штэ. Тэгэхээр нүүцэх болгонд амар таардаг заяа. Наа чи яг тийм байхгүй байж юу яг сануулчлаа. Түрүү жил би чи яг нэг л үерхэж хэлчихсэн шүү. Тэгэнгүүт TikTok ингээл ч юм уу явжингууд ингээд яг ингээд юу ч асуугаагүй байхад ингээд гараад ирж байгаа байхгүй карт харин тий. Тэгээ ингээд сонсоод үзэнгүүт өөрийнхөө нөгөө нэг орд төлөө. Ордыгоо сонсоод янгууд яг ингээд таарад. Тэгэнгүүт тэрийг үзээд байхаар ингээд бахан гарч ирэнгүүт яг нэг таарад. Тэгэд би ингээд би нэг тийм зорж бол өөрөө үзэх болцсон байсан аахгүй юу ямар тач бараг бүтэн жил үзээг өнгөрсний одоо саяны 25 оны 100-ны өмнөх 24 оны 100 л ингээд жоохон хаяа зорж сонсдог шулам марц гэл. Тэгэл манай нөгөө нэг найзаас таарот үзэртэй. Гэхдээ тэрэг ингээл хэлжээс аахгүй тэр үед яг манай ээж наашаа ирэх гээд ингээд бэлтжижсэн. Тэгэл за ээж ирэх болов уу гэл тэгэл алуун үзтээ ээж чи ирэх юм байна уу ямар ч асуудал ирэх юм байна уу гэл амир инээсэн аахгүй юу. Нэ өөрөөс 2-3 юм хэлсэн.
Тэгсэж ингээд гинт халиуна баг амар хэдэн сарын дараа над руу бичснэ. Нэрээ тэрийг хоёлыг ярьчихсан бүх юм бэлдсэн ба шүү дээ. Карч бүгд бэлдсэнсэн за. Яг ээж яг тэр 24 онд бол ирээгүй тэгсдээ он гаргаад ирсэн. Тэгээ бусад бүх юмнууд нь бэлдсэнсэн амар. Манай тэр мэдрэмжтэй юм шиг байлээ. Нэр мэдэртэй юм шиг байлээ. Тэгээд яг гол юм ярих чинь. Тэгээд ерөөсөө сонсгоо болцсон байж байгаа Instagram дээр ингээд санал болгоо гараад ирдэ штэ. Таны 7 хоногийн тоорот мэрэг гэж гарч ирдэг байсан байхгүй юу? Тэгээд сонин бас ингээл зүгээр гарч ирэхээр нь бүтээсээ өдөр болгоны орой үзээрээ асуурч. Тэгсэж өнгөрсөн 7 хоногт би хүлээг нь бас ингээд зориод би 7 хоног болгон үзээдсэн штэ гэ. Тэгээд хайгаад олоогүй. Үнэхээр хайгаад олоогүй за. Тэгж байгаа таараа гэл хайгаал ингээл баахан Instagram аккаунт руу орж үзэл хайлаа олддгүү 7 хоногийн зурхаагаа монголоор бичээд хайлаа олддгүү. Тэгээд тэр чинь өнгөрсөн 7 хоног. Тэгээ өчигдөр бас хайгаад өчигдөр яа би унтаагүй за. Яа шүнжэнгөө юм л энэ Парис үзээд. Тэгээ өчигдөр шүнжэнгөө бас хайгаад олоогүй. Тэгсэж гид нэг юм жоохон таараа төзөр мүзэр аваад өөрөө жоох юм мэргэлбэр санагдаад байна яах вэ? Оролдол үзэхгүй. Гэтэ тааратыг бол зүгээр тэгэл уншаад тайлцдаг биш юм. Өөрөө цэвэр бас мэдэрдэг байж иж уншдаг гэж аахгүй юу. Түл тэгэл оролдож үзэл мэдрэх нөө мэдрэхгүй нэг оролдоод үзчихсэн юм билүү. Тийм шүү дээ. Яа өмнөх удаад ханаад хүрсээ яа тэгсээ 2 3 7 хоног чихдүүлээ явсаа бүр тэр байдлаас маш хүндэрсэн тэр чи эхлэл байсан байлээ штэ. Хөөх нэгдлийн чих юм сонсох байх чи ямар хэцүү юм бэ ингээд хүн юм яриад тахад өөдөөдөөс хараад ярьж хахад нэг урдаасаа яриад байгаа хүн яригсахгүй нэ хаа байсан цаана байгаа хүн ярихсагдаж басагдаад. Тэгтээ би бол маш гайгүйсэн. Надаас бусад ойр тойрны бүхэл хүмүүс амар хүнд хөрсөн азар гайгүйсэн. Тэгсэн чи энэ удаа ханиадтай байна. Йоо ээж минь. Ханиадтай байна гинэ sorry харшилтай. Харшилтай. Хоёулаа харшил үзсэн сайхан хоёр талд харшилтай байна. Би яг нэг хүмүүсийг хэлхийг сонсохоор ингээд Монгол юу лээ би тэгээ Монгол явж ирчихэд харшил зүгээр болоогүй шүү дээ. Монголын шороог яавал идэвчээд ирдэг гэтлээ. Тийм үү? Яа Монголын шороо тийм үнэрдэг ч үлээ. Утх юм уу гинээс? Яах вэ? Борооны дараах чиг үнэртүүл идэх болов. Ой тийм болов. Нэг юм Монголда ингээ хүмүүсийг сонсохыг ингээ хүмүүсийн ярихыг ингээ сонсоод байхаар Монголд очиод нэг шороотой нэг юм хийчээд ирэх юм бол идэвчдэг мэдгэждэг гэдсэн. Би тэг яагаад тэрийг хийгээгүй юм бэ? Тэрнтэй манталаас ахaltaа. Тэр тэгээд ядчил харшилж хөдлөхгүйсэн болохоор л өгөө нэг харшилтайгаа баг мартцсан тийг ингээ гэж. Энэ одоо ингээд би ингээд заяа дэлхий гэдэг юм дээр газар амьдарч штий. Тэгэнгүүт би тэг дэлхийгээс харшилтай байх юм уу? Шорооноос нь харшилтай. Өвс навшнаас нь харшилтай. Харин тий. Хаяада бодонгот би барыг дэлхийгээс харшилтай гарна шүү дээ. Яг тэгэж боддсон байл ш. Тэрэг бод энэ чинь ямар сони юм бэ? Эний ч яах хэвтэй юм бэ гэж боддог. Гэхдээ өмнө харшилгүй байхдаа нэг анзаарддаг байжээ. Амар хэцүү байсан юм байна. Ингээд хүн болгоо энд ирсэн хүн болгоо ингээд хэдэн жилийн юун дээр ингээд харшилтай болол. Яг танайж намайг анх ирсэн жил яг би бүр амар тод сандаг байхгүй ингээд машин цууц явж байгаа л. Миний хүү тэгэл энэ дууд харшилгүй байсан хүү энэ дээр л харшилтай болчт юм да гэл надад яг хэлчихсэн байхгүй. Яа яг тэгсэн гэж дэрс. Тэгээ бас би нэгт бодисноос харшилсан бах гэж бодож байна. Өдөртөө амар олон цаг бодисноо тэр миний харшилтай болох суурийг тавьж өгсөн. Хоёрдугаарт би ч хүмүүс янзлалтай штэ. Тэгээ ерөөсөө анзаардгүй байж байгаа цаа хэд хоног дарааллаад амар хүмүүс янзлаадсан чи анзаарлаа. Нэгдүгээр тоосон цар хоёрдугаарт лакны үнрээсээ амар харшилтаад тэгээд бас тэр бас суур болж өгч байгаа юм болов уу гэж бодлоо. Гуравдугаар тэгээд одоо үлдэгдэл юу байдیں۔ Өвс ногоо тоосон царч юм уу тийм юм шиг байна гэж бодлоо. Тэгээ яаж имжлэх ёстой дээ. Мэдгүй. Им уугаал нөгөөндөө мансуурал ялахгүй. Нойр унтуулдаг юм уугаал шүнчэнгөө тэгтээ сайхан унд тийм үү.
Надад үйлчлэгээ болцсон. Чи олон өдөр дараалж уугаагүй байхгүй. Тийм ганц л ус л та гэхдээ. Нөгөө нэгтэй ганц уугаад ингээд нойрмор хүрээд сүүл яг хөө гэхдээ би харшлаа дарах зорилгоор ш нойрны юмны зорилгоор уусан л та тэгсэн үйлчлээг. Үнэхээр миний сонь нойрны асуудлыг одоо бүр юу ч дийлхэ боллоо. Яа нэ. Яа би чи нойрны асуудал гэснээс 2 жилийн өмнө л 2024 оны 100 гэхэрч. Тэр 100 бүр унтхаа хэлсэн байсан шүү дээ. Бүр яагаад чи яг нэг л толгонд дотор юм боддог. Нэр тийш дээ. Амар нөө бодол тавтаал гэдэг. Зүгээр яг шал дими юм ингээл толгонд дотор боддог. Унтахгүй. Тэгснээ ингээд өөрийгөө ингээд депресстэд байгаа юм. Зүгээр яг амьдрал зүгээр л яваад байгаа байхгүй яг ингээл явдгаараа гоё л явж байсан шүү дээ. Тэгэл тиймгүй шүн болгоно гач юм бодогдоо. Илүү дутуушаал хэрэггүй юмнууд бодогдоо шүү. Гэхдээ хаяач гэж би угаасаа нэг тийм амар тэнэг боддог төрлийн хүн шүү дээ. Энэ ерөөсөө нууцдаггүй асуудал бараг тэрнээс болтой юм болов. Би тэрнээс өмнө бол танусыг ингээл юм бодоод унтахгүй байх гэсэн ямар тэнэг хүмүүс юугаа боддгийг яг тэгдэг байсан шүү. Би бол тэгээд хөвтэл унтчихдаг. Ерөөсөө баг та нарыг юм бодоод ихэд гэхэр гайхаад байна. Яагаад гэдэг байсан шүү. Тийм. Тэгэл тэгсэн чинь тэр зунаас 100 ингээл унтахгүй бар ёо. Ядарч унж хөөх гэд. Тэгэл өвлөн болол залууд олцсон чинь тэгэл шууд унтдаг болсон шүү дээ. Би миний нойрны асуудал одоо би ингээд хэзэнээс эхэлсэн ингээд бодонгууд амар жоохон да зааж. Дундаа ингээд 7 молтохоор ингээд авахтай юм байна. Нойр өрөхгүй ингээд шинжэнгөө уцаа оролдчихдаг. Тэгэл ер нь тэр үеэс л юм байна. Ер нь л угаасаа миний нойр нэг юм сонио. Тэгээ огт нойргүй баг унтдаг төрлийн хүү юм уу гэхээр тэгээд өөрөөр унтахаараа сайн амар сайн. Чи анх энд ирээд амар унтдаг байсан. Тэр чи депресс. Тэгтээ амар тэр үед би анх удаа тэгж үзчихэж үлээ ингээд нойр амар хүрээд бүр ингээд нүдэ анилтаад байгаа хэрнээ ингээд унтахгүй. Амарсан. Одоо бол миний нойр хүрэхгүй байгаа болохоор би унтахгүй байгаа штэ. Яг хаяас нойр хүрээд бас унтахгүй байна л та. Гэхдээ тэр үед бүр ингээ үнэхээр ядраад байгаа, завгүй байгаа амар юм хэрнээ ингээ тарих ажиллаа л ерөөс унтахгүй ингээ бүтээшин нойргүй мэргүй унтдаг ажил. Анх тэгээд ирээд бас тэгж унтахаас өөр арга бас байдгүй л байсан л та. Хамт байсан хүмүүс маань заавал 2-3 цагаас босох шаардлагатайсан болохоор би эрт тосч болохгүй, юм төчгнүүлж болохгүй. Чимээ гаргаж гай болж болохгүй. Тэг тийм нойрны асуудал нь гистэй сая ч өстой гоё сэдв өглөө. Юу. Ер нь өчигдөр шүний яагаад унтаагүй гэж би бараг сая дөнгөж сая чиний ярианаас ойлгочлоо. Өчигдөр бит хоёр орой хамт байсан. Тэгээд амар олуулаа байж байгаа л тэгээд шүний өнгөрчих гэртээ ирсэн шүү дээ. Тэгээ орж ирчихэл яа ингээл уцаа тайлжаал тэгэл хэсэг буудан дээрээ ингээд оршиж суугаад гинт ингээд гуйнаглал ганцаардал явцгаа гинт ингээл амар сонирн болоод тэгстэй яг ингээл зүгээр ингээд шууд бүх юм ингээд хөмөрчдөө штэ ингээд нэг юм зүгээр л бүх юм ингээд болохгүй юм шиг амар хэцүүснэгтэй нэг юм гинт зүгээр ингээл ганцаартай мунцаартай л тэгдэж штэ яг тэгэл заяа тэгстэй би ингээл эморцон ч одоо тэгэл эм бол юм бодно штэ. Өөрийгөө ингэж аахгүй юу. Энэ нэр миний амар том асуудал юм байна. Гуниглах юм байхгүй хахад гуниглаад өөрийгөө гуниглуулад ингээд зүгээрээ сэтгэл санаагаа хэцүү болгоод идэг нь миний асуудал юм байна. Амар гэл хийсэн шидэм бодол хөвтөж байгаа байхгүй яг наа чи ингээд суудсан заяа. Тэгжээстэй гинт ингээл хідэн одоо баг нэг цаг маг юм уу тэгж гуниж гутарч сууж ийсэн ингээл утсан дээр нэг амар инээдтэй ингээл өнгөнгийн лонхон дээр ингээд нэмээд дүүргдэг тоглоом тоглож байгаа байхгүй юу. Тийм тоглоом тоглол YouTube зүгээр угаасаа л зүгээр үзэхийн тулд биш хантай мэдрэмж авахын тулд зүгээр л ингээд нэг юм тавиарх зээг үндэ би тэрийг сонсоог үзээ. Тэгэл тэрийг тоглож баг амар цаг маг сууж гинт тухаарал заяа.
үгүй би тэгэж бодсон юм. Би ингээл дандаа ярьдээ шүү дээ. Хэрвээ би Монгол явах юм бол шараа заавал явнаа. Шараа би заавал хэвтэн. Тэгээд эрүүл сэтгэл зүгээр хороо ирцгийг харж үзмээр байна. Би үсээс тэгцэн ямар нэг өвчтэй гэж өөрийгөө хэлдэг шүү дээ. Зүгээр ямар нэг асуудалтай гээд надаа нэг юм би гээд аль тэр мэрийгэ бодчихсон гинт ингээл баг гэл киноноор гардаг шиг баг босч ирэх гээл заяа. Хэрвээ тийх юм бол амьдрал биш болчих юм байна штэ гэдгийг ойлгоо за. Ингэж гунж гутарчиж би гоё үеүүдээ мэдэрдэг байна. Энэ гуйнах чи өөрөө амьдрал гэдэг нэг үйл үгийн нэг хэсэг юм байна. Би баг энийг мэдэрж байгаагаа баг зүгээр л мэдэрч өнгөрөөгөөд одоо тэрийгэ шүүмжлэхгүй мэдэрч өнгөрөөгөөд өнгөрөөх нь зөв юм байна. Энэ зүгээр л амьдрал штэ гэж бодоол за. Гэт ихстэй авир баг зөв бийж байгаа шиг спектаклаар илүү юм орох гэдэг юм уу хааш. Тэгэл сууж өстэй баг өөрөөгөө тэгээ бодсож сэтгэлээ гэд тайвшруулсан за. Солиотой юм их бодож байгаа шүү. Харин зүгээр ингээл нэг гачин тэнэг юм боддог юм даа. Ер нь өөрөө ингээл зүгээр хариултыг мэдээд байгаа мөртлөө шал нэг бодмооргүй юмыг бодож өөрийнхөө санааг зовоогоол сэтгэлээ өөртөө унгачаал тэгэл чиний хэлсэн чи яг зүг биш чи яа ханаас хизэнээс юм ухаантай болчихвоо. Харин тийм яг л нөгөө нэг хүн чинь амьдралдаа тэгэл дан цагаан гоё юм үзэл явахгүй шүү дээ. Хар цагаан нь тэнцэл явах хэрэгтэй шүү дээ. Харин тийм яг тэгэж бодоол за. Хэрвээ ингэж нэрэл би огтхгүй нөхгүй гутарахгүй болчвол амьдралд эндүү амтгүй болох юм байна. Гуниж гутарч ижил юу юм бэ штэ гэлүү амар их юм бодсон. Яа тэрийг харсаж уяасаа яг гим ярьж байхдаа тэрийг хараад суугаад байлаа. Сормос. Би тэр ингээд сормос ингээд нөгөө хэсэг одоо жижигэр ингээд наадаг сормос наасан штэ. Тэгээ тэр өөрөөсөө цавуугүй сормос байсаахгүй. Би өмнө өөрөөсөө цавуугүй сормос ерөөсөө туршиж үзэж байгаагүй цавуутай хэргэлдэг байж байгаад. Тэгээ зүгээр ингээд дээрээ бүтэн наадаг сормостэй цавуугаар наацсан бохгүй юу тэрийг. Яа ингээл авсан чи миний өөрөө сормосыг ингээл аваа авцсан. Яа. Жим карчаад бүр Арх сармас аацсан юм шүү дээ. Би бүр харчаал сандраал за яана гэдэг харахад бол яг нэг мэдэгдэхгүй. Тийм ээ. Тэгтээ яг нэг энэ хэсгийг авцсан байна. Байхгүй байгаа. Тийм ээ байхгүй. Тэгээд сэтгэл санаагаар унаад судлаад 90 хоногт яг өөрийн сармас хамгийн хурдан төлждөг юу 90 хоногийн дотор төлжөөд урахчтгэл гэж юм л та. Тэгтэл энэ чинь миний гол хөрхний зэвсэг шүү дээ. Oh my god. Миний гац зэвсэг гэж бодол би яг уржигдэр илүү нэг хүүхний хүмсэг очиж янзсан шүү дээ. Яс ужаал чи өөрөө бас тэгж байгаа зү гал сарбустай биш гэл тэгэхээр үүдтэй алж байгаа наа. Тийм аастай гэл тэр ерөөсөө тийм нэг юм өмнө чи яана цагаал амсчихад гэж жоох ингээл тэг сармустай жоох хамгаалт үүсгдэг гэсэн байхгүй. Мөгөөсөө надаа яна ингээл цэж сармс бүр унчих үү. Хэлэхгүй юм олгол угаасаа чи амар гоё сармустай гэд хэлдэг штэ. Тэгээ тэр бол тэр би зөвөр өөрийнхөө сэтгэлдээ өөрийнхөө сармуст би гэд хамгаалт үүсгэждэг байхгүй. Тэгээд би яг тэр өдрийг ерөөсөө үүсгэх байхгүй. Тэгсээ бодсон байхгүй. За яана дайлчхаж иж таачих юм чинь. Тэгсэн яг ингээл зөвөр унчдаг юм да ёо. Би энэ сармуснууд хийлснээс энэ ч нэг хэсэг сармус. Гэтэ ургацсан байна шүү дээ. Ургацсан байна уу? Жиний наадсагч бүр байхгүй ингээ байхгүй болцсон ч ургацсан байна шүү дээ нэрээ. Би сармус ургатгүй гэж бодсон шүү дээ. Тэгэл заа. Манай ээж хэлдэг байхгүй юу? Би ингээд залуу наснда би хэнийг дуурайсан гоё сармус өмсгтэй бэ гэхээр намайг л дуурайсан шүү дээ. Тэгээ таны сармус өмсөг хайцсан юм бэ гэх тэнгүүд ээж нэг сармус хэлгээд тэгсэн чинь миний бүх сармус надад байхгүй болцсон гэ. Тэгэл манай ээж бас тэгсэн шүү дээ. Харин тий. Тэгэд би амар айгаад за сормос хийлгэхээр тэгээд ургадгүй байна гэд. Тэгсэн чинь их чинь надаа сормос хамгийн хурдан ингээд буцаад ургачдаг болохоор би нэг юм тоодгүй ма зүгээр мүгэр гэ. Тэгээд өөрөө сормос ээж сурах гэж судалсан чи хамгийн хурдан төлжөж ургадаг гэсэн за. Тэг миний нээ ээж хайцсан. Харин тий. Тэгээ ээж
Хөмсгөө шивсэн гэсэн. За тэгсэн чи унцаг гэсэн. Шивээс нуучих юм уу? Ингээд төгсгөл нь би ингээ гайхдаг байхгүй ингээ тал нь байдгүй байхгүй. Хайцан гэр унцсан гэдэг. Тэгээ нэрэл унтсан юм шиг үйл. Тэгээд одоо хоёр дахь хэлийг суун тэгээд урдл нь бэс хэсэг нь унчихгүй. Яана. Одоо юмнууд хөгжөөд гайг болсон бах уу? Тэр зүгээр маш дээр үе болохоор аль нь тэр чин бүр амар дээр үед гисэн үг штэ дөнгөж гарч яхад тэгээд яг туршилтын туулаалаад янз бүрийн одоо химээ хортой сормусны цавууч юм уу хэрэглээд гисэн байж маа. Манай ээж сайхан нэг өдөр сормусаа хийл Монгол тахтаа штэ намайг бүүж авах. Өө бүр тийм дээр үед. Сормусаа хийлгээл нэг норгож болохгүй нэг хідэн үе бийж тэрэн дээр норгоцсон. Тэгээ бүгдээр унангуудаа мөг сормус намаа гэсэн. Би дөнгөж одоо нөгөө сормосоо сурж байгаа болохоор за яа нэ хийсэн сормос өөрийн сормосыг унаачгүй дээ л гэж яаж тэгсэн танаа ээжээ сормос гойгоос тэгж нөгөөнийг ихчд хийсэн шүү дээ. Ихчин нэстэ энийг салхуулмаар байна. Нүрээ сайхан зад угаамаар байна чи дараа болцсон чи энэ ерөөсөө унахгүй энэ номно өстэй. Найрлагуулаар салгуулмаар хаа өөрөө татаад авчихгүй би бүр нүрээ нүдээ нухаад угаагаад авчил унахгүй байдаг. Тэгээд гол нь өөрийнхөө сормосыг зөв зүгээрс. Тэгэхээр бүр амар тайвширсан. Өөр хийсэн хүмүүсийнхаа сормосыг ч гэсэн харсан чи зөвөр миний хийсэн нь л унаадахаас өөртөөхөө сормос унааг байгаа тайвар баярлалаа. Яна чамд Крисмасаас хүмүүс сормос хийж өгнө гэсэн юм амарсангүй. За яах вэ? Зүгээр энэ сормосоо бодчих. Би үг нь өнөөдөр гэж зүгээр дотроо бодож исэн чинь нөгөө нэг нүүхийг марцсан. Йоо хажуугаар нь нүүлт болж юм. Тэгээд Крисмас болоход маш биси ажил байна. Тэгээ би нөгөөдөр өөр улс руу явлаа. Энэ бэлэг гэдэг чи амар юм шүү дээ. Крисмасийн бэлэг цуглуулах уу? Биднээс ч юу нэр Крисмас тэмдэглэдэггүй шүү дээ. За худалдаа манай гэр бүлд дүүнэр та нэг 25-ны өглөө ёолкны доор угаасаа бэлэгнүүд нь байдаг. Тэгтээ энэ ингээл гадаад удах шиг юм дүүрэн бэлэг мэлэг бол байхгүй зүгээр нэг 2 бэлэг максимум 3 байдаг байсан. Тэгтээ энэ жил манайх шинэ жил байхгүй. Ерөөсөө тэгээд тэгээд одоо би тэгээд найз залуугийнхаа гэр бүл рүү явж ингээд тэмдэглэх гээд байгаа хгүй юу. Тэгсэн чинь нөгөөх чинь бэлэгнүүдээ тэрэнд нь бэлэг авна, энэнд нь бэлэг авна гэл одоо энэ тийм. Тэгээ бүр зөвхөн одоо чав дүүгээ зогсохгүй наагац имээ наагцын хүүхэд наагцын нөхөр нана тэгэл нэг хүнд бэлэг авах ч одоо ямар 2-3 еврод нэг бэлэг юу ч болдохгүй одоо тэгэнгүүт хүний 25 евро болж таарна. Тэгэхэр чи мөр ёо эмэр тэгээ бит хоёр бэлэгнүүдээ авч дуусаачгүй одоо энэ 5 дахь юу явхаас өмнө амжуулаад явах юм бэ? Би 5 дахь өдөр яв. 5 дахьд явах. Та хоёр ээжтэйгээ нэг өдөр явах юм шүү дээ. Би өчигдөр нөгөө мюзиколыг гэрлээ. Яна дандаа сонсдог гэж нэрийг мартсан нөгөө Ану гэд хов болохыг ярьдаг охин байж шүү дээ. Америкт амьдардаг чи мэдгүй Монгол. Яна өстө sorry гэхгүй би яг нэрийг мартсан би дандаа сонсдөө шүү. Тэгсэн чи бас найз залуу Америк. Тэгээ найз залуугийнхаа гэр бүл мүл. Тэгтээ амар хөөрхөө найз залуугийн гэр бүл гэж бодохгүй. Өөрийнхөө яг гэр бүл бэлдэж байгаа юм шиг бэлддэг юм байлээ. Тэгснээ одоо хинч гэмээр хин гэлээ морцны жижүүрхэрхүү хүндээ бас бэлэг өгдөг. Starbucks-ын бит хоёр дандаа гоё үйлчилдэг хүнд бас бэлэг өгдөг гээл за тэгсэн чи хэдэн мянган доллар өрсөн гэсэн. Тэгээ гүцэд дуусаг байгаа гэсэн за. Тэгээд бүр сонсчод за угаасаа л юм лээ тийм байна. Хамгийн их зардалтай сар амар. Гэтэ Монгол бол их баяртай штэ. Бараг сар болох нэг баяр байгаа. За 2 сар цагаан сар, 3 сард март цэргийн баяр, 4 сард юу гэдэг вүлээ? Инэдмийн баяр гэлэхгүй юу? За тий бас нэг баяртай. 5 сар миний төрсөн өдөр гэхгүй. Минийх ч бас төрсөн өдөр. 6 сар түүхтийн баяр. Түүхтийн баяр 7 сард наадам, 8 сард юу вүлээ? 8 сард амардаг л. За 9 сард тэгээл нэг багш нарын баяр тий. 10 сард ямар тач ингээд сар болгон баяр ингээд байгаад ямар нэгэн байдлаар баярлаад бас одоо бүх нийтийн амралтын өдөр амир хөдөө штэ. Энд тэгэнгүүт ганц байдаг нь Christmas. Яг хоо ганц хоёр дундны ганц өдөр яг нэг байгаа л да. Гэхдээ ер нь хамгийн том нь Christmas, хамгийн том гэр бүлийн баяр нь Christmas юм. Гой баяр нь Christmas учраас
хүмүүсийн жилийн хамгийн хүлээдэг баяр баясгалантай аз жаргалтай юм сар нь болохоор нэг тийм цаанаас хүмүүс надад нэг юм happy болчтой юм шиг санагдчих. Одоо хүн яг ингээд гадуур амар гоёх шиг нэ чимэглэл хотын гудамж одоо ингээд харангуут ямар ингээд гоё чимэглэлсэн байгаа мөртлөө яг нэг юм шинжил биш юм шиг. Одоо ингээд шинэ жилийн кино үзэн шүү. Шинэ жилийн уур амьсгал алга. Тэгээ шинэ жилийн кино үзэхээр ингээд хамаг юм ингээд цаас ингээд нийл нэмсгэл нийл гэрэл мэрэл уул 80-д ингээд гэрэл мэрэл баах юм байгаад байгаа юм. Даан ч нөгөө нэг эсвэл сая болсон үйл явдлаасаа болоод тэгж мэдрэгдэхгүй гэж магадгүй. Харин би болохоор бас яг ингээд яг төөрий болж байгаагс хараг байгаа шүү дээ. Нэг хальт таарснаас тэгсэр нэл бас шинжлэх уур амьсгал орж ирэхгүй. Гэрэн шинжлэх уур амьсгалтай бүгдээрээ угаасаа яг нэг юм баярлах өн жоо хувь гашуутай байгаа болохоор тийм байж магадгүй. Тэгээд харин тийм ээ. Одоо явж үзмээр байна. Хайшаа. Төвөр амар их юм болж байна. Christmas market болж байна. Гэрлийн шоунууд болж байна. За маргааш орой явъя. Маргааш орой юу? Өнөөрөө маргааш орой юу? Маргааш. Өнөөр амжихгүй хөө. Окей. Би юмнуудаа янзлаа. Окей. Маргааш ч ажилтаа л үү? Маргааш ажилгүй. Тэгтээ хоёлаа маргааш явж төлхөр өгнө. Тэгээд хоёлаа чи юм хийх юмтай. Тэгээ бас буцаж гэртээ жоох юмнуудаа бас эндэлж байгаа. Тэгээд орой чи надад дэлгүүр ирж амжих уу? Өөр шүү дээ. Тийм үү. За тэгвэл өнөөдөр би чамдаа бэлтцээ. Тэгээ нэг хоччлаа. Нөгөөдөр явлаа. Хэн Christmas-аар бид 3 Амстердам явна. Шууд очиод уу? 24-ний орой очно штэ. Би 22-40-д очно. Чи 25-ны орой очно штэ. Маргааш ч 24 штэ. Маргааш 23. Маргааш 23 мэдтэй. Тийштэй маргааш 23. 24 чинь 3 дахь өдөр байхгүй юу? Би яга маргааш юу өгнө гэж бодоод байсан. Би өчигдөр тэр хоёрын ярианаас сонсч. Тэгвэл би маргааш явж төлхөр өгөхгүй юм биш үү? Би өчигдөр тэр хоёрын ярианаас чи 24-нд гээд боцоо 3 дахьд гээд боцоож байгаа чамааг өчигдөр сая маргааш гэхээр маргааш л юм байна гэд би борооч. Би угаасаа ингэж байгаа юм. Маргааш юу лээ? Бэжин маргааш ажиллах вэ? Ажлынхаа цагийн хуваарийг хараад гівгийн санаа зовчлоо. 25-нд л ажиллах юм шүү дээ. Өмнө ингээл жоохон бахад ингээл баяр олонгод баярын уур амьсгал өөрөө ороод ирдэг гэсэн шүү дээ. Тогтлол нэг юм гоё санагдаал нэг юм нэг л гоё идэг гэсэн чи одоо нэг 10 хүрэхгүй хоногийн дараа үн шинжил мэл гарах юм шүү дээ. Өрөөсө гоё санагдахгүй байна. Тий. Яг үнэ. Яс олгож юу яа. Би жил болго гэртээ ганцаар үздэг. Ганцаар байсан ч юм уу. Гэртээ ганцаараа бүр амар гойсдаг. Өвлийн юмсгэлээс. Ямар ч тач гэртээ ганцаараа ёо би нэг үгэнд орсон хэл иргэ бэрийг олон тавцад дэлгэр хэлж чаддаг шүү дээ. Ганцаараа ч хамаагүй үзээд баярын уур амьсгал өөртөө оруулъя да. Чи 3 дахьд явна гэсэн. 2 тэг 3 дахьын өглөө явна. Тэр нь 24. 25-нд явна. Үгүй шүү дээ. Тэгээд 25 нь яг Christmas-ийн өдрөөр Амстердам яв. Окей. За хоёлаа өө гашууг хасаад подкаст хийгээгүй оронд юу бас та ярил л та. За өө гашуул болсон шүү дээ. Тэгэл үргэлжлээ л боллоо. Би амар шалгалт өгсөн шүү дээ. Яг нөгөө нэг семестрийн сүүлийн бүх шалгалтууд болоод айгүй хөөрхөн явжлаа. Хамгийн том, хамгийн сайн өгөхтэй шалгалт болсон чинь яг анх удаа кинон дээр гардаг шиг юм болсон за. Уг нь өмнөх өдөр мөдрөнд бэлдээл өглөө нь бэлдээл очсон байхгүй юу. Тэгэл очоод харсч бүр амар их юмнуу за. Уншижсэн чи зүгээр л ингээл энэ юу лээ
гэл тэгсээ бүх юмаа ингээл хутгаал энэ юм нэлээ юу илээ гэж мэдчихсэн бүх юмаа хүртэл сандраа мартсан. За тэгсээ ингээд үсгнүүд миний өмнө ингээд бүжиглээд гүүгээд яг кино шиг заяа. Үсгнүүд наан цаанаа орж мороод үе юу илээ гэд би бүр тэг мэдгүй. Тэгэл амар шалгалт өгч үзлээ. Бурхан минь. Би тэгэл юу ячдаг шүү дээ. Үг тэгчдэг байсан шалгалт өгч явах таа. Уул амар бэлдэж орно гэхдээ яг хангалттай сайн бол бэлдэж орохгүй байгаа шүү дээ. Тийм би тэгэнгүүтээ орол за эвгүүдээ дэрлээ шүү гээл тэгэнгүүт нөгөө өгүүлбэрээ хийх ёстой юм хичнээн удаан уншаал. За мэдхгүй шүү. Тэгэл шууд зохион бичээл нэг юм бодонгуудаа тэрийг дагаал ингээ юм. Заримдаа зөв заримдаа буруу. Тэр гол нь тэгж чадахгүй байгаа байхгүй юу? Гол нь верби марцчихад байгаа чи яах. Гинт юу лээ уугаан үлээ авид юу дилээ гэл бүр ингээл зүгээр гол тийм байгаа. Яа тэгээд ямар ч тач эцэст нь нэг юм дууслаа. Oh my god. Дараа жилдээ арай дэрдэхэд лөө. Тэгтээ би одоо болтол дүнгээ мэдээг боллаа. Үгүй мэдмэрхгүй байгаа. Он гараал мэдчих. Оны өмнө сэтгэлээ яаж ямар ч тач тэгээд сайн авсан ч юм уу авсан ч бай тэгээд дараа сар диплом авах юм байлээ. Ямар ч тач дипломтой олж байлаа одоо тэр дөмөө хамаалгүй гэж нас. Тэгэл тийм болол тэгэл тэр чигтээ өө гашуу болж байгаа л өө гашуу талаасаа дөнгөж гаргаал яг энэ 7 хоног бас гарч ийн. Тэгээ гараад одоо нэг арай нэг ингийн амьдралтаа ороод уянгаач тэгээд хад мод руугаа явлаа. Би ч явлаа. Тэглээ. Тэгээ хоёр тийшээ хоёр өөр улс руу салаал явлаа да. Би нэг улстай үлднэ. Тэгтээ өөр хот руу. Бид хоёр аватар үзсэн шүү дээ. Уржигдэр аватар үзсэн. Биднүүсийн манай гэр бүл одоо манай ээж аватарт амар дуртай байхгүй. Тэгэд 2 жилийн өмнө гарч ирсэн шүү дээ. Тэгэл аватар хийл манай ээж, манай 2 дүү, би чи тэгээд ивэлт үзчихсэн шүү дээ. Амар гоё. Би анх аватарт айгу тийм дургүйхэн чашаа зүр мэддэггүй үзэж байгааг болохоор мэддэггүйсэн аахгүй юу. Тэгэл энэ хэд аватар 2 гарч байгаа юм шүү дээ. Амар гоё шүү дээ. Үзээ гэр бүлэрээ фэн болохоор үзээ гэл тэгэл энэ нийтдээ үзэхэд зориулж нэг мэг нь үзчихлээ. Тэгэл хамт 2-ыг үзээл. Тэгээд ямар тач тэгээд үзээд уйлж муулаад тэгээд энэ жил сая 3 гарлаа гэд үзээд тэгээд ер нь бол миний 2-аа бол гүцээгүй. Зүгээр л миний бодсон бодол яаж ингэж хийдэг байна л гэж утсан. Яг бодтой юм шиг. Тэгтээ чи ингэж зураг түрүү 2-ийнх нь ингээл 3D гаруугаасаа үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг нэг юм 3D байсан мөртлөө энэ удаагийнх шиг нэг ингэж эргэж мэргэхт нь ингээ яг нэг юм дотор ороод байгаа юм шиг. Тэгж байгаа хүмүүс яаж ингэж чадчихна. Яг ингээд бодтой, яг ингээд чиний өдөөс харж байгаа юм шиг л харж заримдаа бүр ингэ салхилаад байгаа юм шиг. Салхилсан. Тийм, бүр дараа яг ингээд салхилсан яг ингээд нисэж мэсэн ч гэдсэн байлцаж. Тэгээ тэр чин биднээс амар тансаг үүж байгаа. Ингээл орон дээр хистэж юм нөмөрч өгч. Тэгээд маш удаан би бүр сүлдээ үед тад уцаа оролдоод хийгээд байлдаалах юм. Тэгэл зураглалын хувьд бол бүр үнэхээр гайхалтай. Яаж юм мундаг хийдэг байна гэж бодсноос. Яг хоёрын үйл явдал мовдлал гүцэг хоёр дээр төвлөж муулаад баярлаа. Би 3 дээр үсгээс би бүр уйлах хэсэг хайгаад уйлах далим гараад хуйлч гэж бодоод уйлаагүй. Хүн өөхөл юм бол уйлаад байсан. Тэр нөгөө нэг том загас магас гарч ирээд нүд аман сохорцсон. Тэрэн дээр уйлаад. Нөгөө ээж нь өгөхээр уйлаад бас хүүн бас өгсөн шүү дээ. Нөгөө нэг далайн аватарын ээж нь хүүхдэд төрүүлж өгсөн тэр нь бас нөгөө нэг том дараачих нь хүүн өгсөн хүмүүс өгөөлсэн шүү дээ. Одоо ямар ч тач спайдерыг алхачих бас би баахгүй юу. Спайдер амир хөөх. Тэгтээ 2 дээр сүүлд спайдер энэ муу яах гээд байгаа муу гарна. Энийг үхчихээсэ гэсэн чи энэ 3 дээр би амир хайр. 2-ыг бүр марцсан байлээ шүү дээ.
бүр санахгүй байгаа. Хальт гол эсгүүдээ санаж байгаа. Spider сүлд нөгөө аавыгаа авраад тэгээд аав нэмлээ. Нөгөө нэг том нөгөө нэг сүлд яадаг юм үү? нөгөө нэг улааныг дагаад яваад тийм. Тэнгуудаа би бас нэг бодсон юм. Тэр улаан галны эмэгтэй байгаад тэрний бие минь яасан гоё юм бэ? Амар гоё. Амар гоё битээ. Тэгстэй жоохон царайлагтай байгаа. Тэн царай муухай мөртлөө яг нэг юм зэвүүн байдаг яг юм бич. Ааха. Үзий ядаад байгаа мөртлөө энэс Яг тэгсэн. Тийм. Энэ зүгээр тэр ихч бол гэлэхгүй энэ нөгөө нэг амьдралд нөгөө нэг өөрт нь нөгөө нэг дандаа хатуу байсан болохоор тэгээд шууд хатуужал би тэхгүй болохгүй болчихсон байна. Амьдрал хатуу байсан юм уу тэр ихч? Тийм одоо нөгөө нэг аюуа гэдэг нөгөө нэг тэр талхайн бүгднгийнх нь нөгөө нэг өвс навчин дотор ороод ингээл ид шид хийх хэвээр юу нэгээд байгаа шүү дээ. Тэр нь болохоор манай ингээд шатчихад аюуа яаж биднээс туслаагүй гэд тэгэнгуутаа би галаар ингэж хэрэгэлж ингээд яаж сураад тэгээд би ингээд хүмүүсээ ингээд авчулсан. Хатуудсан юм байлээ л дээ. Тэгэхээр тэнийг юм шиг ингээл гэр мөрт нь орсон чи ямар эмэр юм бэ тий. Би яг ингэж сонсон. Ингэж бодогдсон надад. Яг нэг юм бөөшөг. Тэр аватар дээр яг нэг юм ер нь бол бүх юм ерөөсөө л яг бөөгийн яг л нэг юм юу гэж хэлээ. Одоо тэр гал руу авчаар юм цацаал ингэж юм хийж мэйгээл нөгөөх нь дүрлцээл. Ерөөсөө аватар чи ерөөсөө баг гол их үзүрэнд баг бөө онгод монгод одоо тэгэл имээгээл нөгөө охин чин тэр юун дотор гүгээл ингээл. Тэгэд ер нь эцсийн бүлэгт баг тэр онгодынхаа ачаар яг ингээд дээр аватар тийм туслагдаж аварсан штэ. Тэгснэ Spider аватар л аватар болоод гинэ. Одоо тэр юу нэг хүн болоод тэгснэ нөгөө яа тэр нэг сэжиг хүрээд юм аа тэр нэг үснээс нь гарч ирээд ингээд залгадаг юм. Арь сэжиг гарцсан. Тэгснэ хамт ингээл онгот нь орж орол хамт тэмцэж хүнзээл. Тэгтээ ингээ муухан ингээл хүн болгон ингээл одоо нөгөө нэг Джейктэй нийлээл одоо түрүүх магтоо гэл янгууд нөгөө улаанууд нь ингээд эсрэг байсан амар муухай байсан л та. Угаасаа бүгдээрээ л аватар нөгөө нэг хиблээ төрөхгүй нэлээ. Бага штт. Хамтдаа л нэг цустай байл та. Тэгээ 10-аас хэдэн оноо хөө? 3 нь. Болоо. Тэгээ би нэр зурагдлын хувьд бол 10-аас бүр хязгааргүй зүг нөгөө одоо дуу зураглал юу гэдэг. Яг зөвхөн киноны хувьд бол би нэр 10-аас 3.5. Тэр надад бүр үнэхээр хитрхи урт зүгээр хитрхи урт болохгүй нууршсан. Хэрэггүй юм шиг жоох юм. Одоо амар хурд өнгөрсөн шүү дээ. Тийм үү? Нэг яасан ч л дууссан шүү дээ. Одоо 4 нугасаа гарна шүү дээ дахиад. 4 гарах юм уу? Бүх хүн өгөж дуусаад за 4 гарахгүй ямар ч тач ойлгомжтой боллоо гэж би бодсон шүү дээ. 4 гарна гэж би дээр ойлгосон юм аа. Эсвэл би худлаач хийсэн байж магадгүй. Тэгээд би хараад байна. Яа, сүүлийн үед үзэх юм амар гоё. Эмилийн Парис гарсан амар гоё. Эмилийн чи үзсби спойлерч жоо чи эдгээр ихтэй авчаа. Тэгвэл үзсэн байна. Эмилийн Ром болчоод ашгүй буцаад манай Эмили Париста ирлээ. Эмилийн Парисын утга учир чи Ромд очиж үл юу. Харин тий. Тэгээд би тэр нөгөө нэг тэр Итали 4 байх юм байна. What? Fire and Ash. За 4-өөс би нэрээ татлагийн таахгүй тэгсэн. Одоо тэгтээ ингээд бодонгууд 4-ийн одоо бүр өмнөх үе гарах байх. Одоо үгүйсээ бүхэн үхээд дууссан юм чи яг хуу дахиад бүтээж гарч магадгүй одоо тэр одоо эсхүү болвол ингээд газар нутаг бүтээж. Эсхүү болвол одоо нөгөө нэг нормал муу нөгөө нэг гачаа хин чи үхсэн байгаа шүү дээ доошоо гал руу унаад сүлд үхсэн шүү дээ. Тэгэхээр энэ дахиж гарч ирнэ гэж байхгүй. Эсхүү болвол нөгөөг чи амьд гарсан байгаа. Гэтэ 2 удаа амьд гарна гэж бас юу ах вэ? Тэр нөгөө улаан хүүхэн нь бол амьд байгаа шүү дээ. Тийм улаан хүүхэн цухтагаа амьд үлдээсэн нөгөө хинээс айсан шүү дээ. Тийм нөгөө нэг охин нь амьд үлдээсэн шүү дээ. Тийм. Та нүс аватар үзег бол бити хүмүүсийг сонсоо. Хинт ингэж хэлдэг би. Харин тий. Тэгээд эсхүү болвол одоо
дэлхий дээр байгаа нөгөө дарганууд ч одоо дахиж ингээл яагаад явуулна. Эсвэл аль дээр үе би бүр үнэхээр 1-2-ыг санахгүй байх хөө. Зүгээр зарим хэсгийг эхнийх нэгдүгээр анги дээр нь болохоор Жек ч нөгөө нэг хүлэхгүй шүү дээ. Ер нь бол явахаа болцсон шүү дээ. Доотлих нь хөлн алхах юу боломж байхгүй. Тэнгуутаа энэ юунд оролцоод ингээд аматари юу руу орж ирээд ингээд. Би ч угаасаа тэнийг юм байлаа шүү дээ. Нэмлийн Парист би үнэхээр дуртай шүү дээ. Сая 5-ыг үзсэн чинь би 4 марццыг болоо зогсныг марцсан. Нөгөө хоёрыг салцсан байсныг ч марццсан. Гинт өөр залуу үнсэд ороод ирэх нь хүү гэтгстэй гинт Rom the Office гэсэн чи хүү бүр ингэ марццсан заяа. Би юм хэлснэ манай хятад найз манай Chinese найз бас салцсан байлээ шүү дээ. Николагаас бүгдийг марцсан. Би уусаа тэнийг юм байл ингэ үзэхгүй удахаар марцчихдаг. Гэтэ Twilight-ыг яасан ч марцаагүй. Бусад би бүгдийг марцж байна. Өчигдөр тэгээд амар зөө Netflix орсон чи зөвхөн Emily in Paris гарахгүй. Бусад бүх кино гарч байгаа за. Тэгж за ядаж Францаар нэг кино сонсч байдаг гэж бодвол ингээл Korean юу K-drama тавихгүй л ингээл тавьсан чи дандаа миний үзсэн байгаа байхгүй юу Glory, King of Yule, Queen of Tears тэгэл ингээл амар их үздэг кинонууд ихсээр нэ үзсэн болохоос яг юу гардаг аль нэлийг бас марцсан за. Хүй тэгтээ танаас ингэж юм байж байна. Одоо Солонгос кино болон ингэтэй дараа мод амар дээр үед амар гоё идэгсэн. Одоо явлагтай гарахаа болчихжээ. Эсвэл би мэдэхгүй байгаа юм уу? Би өөрийгөө үзэхээ болцсон болохоор тэр гоёыг олж үзэж чадахгүй байх гэж бодож байгаа. Тэгтээ бас магадгүй гоёнч гарахаа болцсон болоод үзэхгүй байж магадгүй. Миний сүүлд үзсэн юу нөгөө нэг аюутай нөгөө нэг мармелад ч илүү юу ч лээ нөгөө нэг оранж ямар юм лээ. Яа. Бүр тэнэг болтлоо уйлаад энийгээ амар гоёсэн. Минийх баг тэглүү. Өмнө нь болохоор энэ гоё K-drama гэлхэн болгон шуурал тэгэл үздэг байсан байхгүй юу. Тэгсэн чинь одоо ерөөсөө шуурагдахгүй эсвэл тэр шуурга нь өртөхгүй байна уу? Эсвэл хитрхи завгүй болцсон юм уу? Мэдхгүй ямартай ч ингээ үзэгдэхгүй байгаа. Тийм тэгээд ингээд одоо Netflix-аас би ингээд кино үзэх гэл бол шатдаг. Тэнгүүд нэрнүүд нь нэг шалах гэж. Франц руугаа орчуулангууд нэг гачин нэртэй. Тэгэл нэр нь тэнэг байх юм бол тэгэл үзмээргүй. Тэгэл бас жүжигчнээс нь шалтгаалж бас үзэхгүй нэг байж байгаа. Яг үнэ. Зураглаас нь. Тэгээд шал танихгүй гачин юмнууд гараад ирэнгүүт энэ одоо юу ч юм дээ гэж бодоод үзэхгүй. Чиний хамгийн дуртай K-drama? Миний хамгийн дуртай юм. Descendants of Descent. За минийх бас тэр юм уу Crash Landing on You юм уу? Startup ч юм уу? King ч юм уу? За мэдгүй байна. Яртач саяны дэс сэтгэл зүйлсэн хитэн зөвөр хальт ингээ бодоход. За дуусах уу? Тэгье. За тэгээд бит хоёр одоо би бас ядчихэд бит хоёр төр long distance relationship дөрөх хэрэгтэй боллоо. Тэгтээ яг нэг удахгүй. Тэгтээ тэр орондоос таслахгүй гэж байна. Тэгээд ямартач оноос өмнө нэг дугаар орно. Энэс гадна. Тэгээ одоо яг тууштай хийхийг хичээнэ. За тэгээ бүгдээрээ гоё баярлаарай. Тий, гоё уйдахгүй байгаарай. Тэгэхээр хань болно гэж амар найдаж байна. Одоо баярлалаа гоё л баярлах хэрэгтэй шүү дээ. Одоо 2025 оноос сайхан үүдэх хэрэгтэй байхгүй. За баа. Бизүү.